Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юунда миньянуда. Ойрхон кино ороод гоёлгоо үстэ. Гоёлгоо бол тэгээд дардаг юмнуудаа шалжиханлгүй дараадахаарай. Энэ удаагийн кино нь 2017 онд гарч байсан Атланта хотын бүх нөхсөв тараншааны нүх болонтойгоо цээжээр бүр нүдэ айнаадч явж чадхаар мэддэг жаал жолооч буюу Baby Driver. За тэгээд тоглон сууж таалан болгооцхон үстэ бицхэн миньянууд. Нэг банкны үүдэн дээр зогсох цусан улаан Subaru. Ямар ацаа хийж энд ирж байгаа нь үлгээтэй хүүхдэд ч тодорхой байлгүй. Банкны дээрмэл явах гэж байгаа тэр штэ. Сэтгцийн өөрчлөлтөө чимшиг мэдрэлээрээ наадад суугаа энэхүү л мэрэгжлийн жолооч. За мэрэгжлийн чигж бараг үнэлэгчгүй ч байж мэдэх жаал хүү буюу Baby Man. Ажлын хамт олонныгоо хүлээн суухдаа хөгжим сонсож өөрийгөө хурцлж хүнээ юм. За тэгээд банк ухагчид ч гарч ирлээ. Мань жаал хүүч машинаасаа нөгөө хэрцгий царайтай улгаачуудыг шоронд орохоос өмнө зохицуулах ажилд орно доо. Яа, энэ хэсэг хамгийн зөв нь. За тэгээ угаасаа мултард юм дөө. Тэгэл нөгөө хэд чинь байршилтаа ирэн ашгаа тэнцүү сайхан хувааж аваад салах гэтэл боосно. За одоо ганц л ажилд яваад өрчин цайрна. Гэт ганц боодол мөнгө өгөөд бусдын өөртөө шамшигдуулаа шааж. Дуртай даж биш. Барьцаанд орсон учраас л ингэж явна ойлгомжтой болно. Тэрээр багада эцэг эхээ автомашины ослоор алдсан бөгөөд энэ өнгөт арьс дөвгөн тэрнийг өргөж аван өдий зэрэгт хүргэсэн байгаа юм. Манер хөгжим дэндүү дуртай бөгөөд учир нь тэрхүү осолд өртөхдөө чихэндээ асуудалтай болж хөгжим сонсож бяцхан чихээ тайдгаруулсан суудаг нь тэр аж. Нөгөөх маань өглөөний цайндаа борцтой банштай цай уучих санаатай замын дэрэгдэх хоолны газарт ороод хоол захиалахын хооронд зүрх сэтгэлээ эзэмдүүлж зөөгч эмэгтэйд бундан шааж өргөнө. Кинон дээр л мангар амархан дурлцаал mutual бундан солилцоод байгаа юм да. За тэгээд жаал хүмүүнч буу аз жаргал гэртээ дуулж хурдаал бүжгэлж байж байтал утсанд нь дуудлага ирэн дараагийн ажил захиалга нь ирэх болно. Энэ удаагийн захиалганд банкны хуйглагдсан машиныг дээрмдэх байсан бөгөөд ажиллаж амжилттай хийж эцсийн өрөө төлөөд явах гэтэл нөгөө өөдгүү гарууд арьс өнгөний үзэл гаргаа хамт байсан Аз залууга тонилгоод багажиндаа чигчгсэн байдаг. Тэгснэ энэ машиныг устгалд өгчхөөр гэж хүний гараар могоо бариулна. Дахиж буруугаараа ажил хийхэргүй болсон манер нөгөө зөөгч эмэгтэй дээрээ очиод панаалдаал үнэтэй ресторанд оруулахар болно доо. Бас болоогүй. Пиццаны газар төргөлтийн жолоочор ажилд орно. Эхний хөргөлтөд аваачаад өгсөн чинь захиалсан хүн пүү пицца калунаар нийт хийм гоё байд юм уу? Чи цолиотоо урд өргөдөж залуу биш шүү гэж мгээл. Яа, ихтэй нэрээ энэ чаал хөвг дуудлагын жолоочор дуудаад гэртээ хөргүүлвэл хавцараас нисхүрл баг 1 минут явах юм шүү. Дуудлагын жолооч гэснээс манай өчигдөр хампаануудтайгаа жаал хусаад караокед баахан үүр битгий цайгаас амтргэж орилж гарч иртэл манай хэд ч удлаас оюун шаасан гарууд дуудлагын жолооч энэ төр дуудаж солиороод. Тэд нар ер нь хизээ нэг хурдан шуурхаа ярьдаг байлаа. Лайлаа өөрөө барьна гэд машинаа жасааж амжаагүй байтал яг манай энэ жаал хүү шиг нүдэндээ галтаа нүүрэндээ цогтой хоёр нөхөр ирээд манай хэдэн гостог сепикл машинд нь чихэж аваад хөдлөлээ. Би ч үгсэн. Энэ хүн юм чи өөрөө барьна гэж худлаа пэйтэж байгаа байхгүй. Бутны цаанаас нэг цагта surprise гэж хараад гарч ирэл. Жолоодох ирэхээ жилээр шалгаж байгаа. Тэгсэн манай хэд ч харна. Хогч нь Аба Монголиа гэдэг шинэ үйлчилгээ нэвтэрч байхад гялс дуудаал харчин үстэй. Хотын соёл мэдхгүй орк моркороо дуудуулаад онгоо шаасан. Амссан л бол над шиг бүү жолоодож тэнхтэрээ нөхдөө. Дуудлагын жолооч нар дөргөн шуурхаа ирдэг болсон байлээ шүү. Аба Монголиа гэдэг яг одоо татаа суулгач. Шоуны бяцхан бурхан тэнгэрүүд нойлов. За тэгээ жаал хүмүүс одоо л нэг энгийн сайхан амьдралаар амьдрах нь үгээд байж байтал нөгөө салгалсан үгэн босс нь дахиж гарч ирээл. За одоо чиний мөнгө хийх цаг ирсэн хөө. Дандаа өртөө амьдрна гэж юу байх вэ? Ахиухан эдэн цаас хийж яваад наад охиноо тэрэлж мэрэлж дагуулж явж үлэн төлгүй. Бүкэд эсвэл хайнаа нь орооч дэстач доожгүй царайлаа л байх юм. Гэнтэ манай хүн ч заах уу. Энэ удаач болох уу да. Энгийн амьдралаар амьдрахаа шийдсэн. Гэтэл
Тэгэлгүй яах вэ? Гол нь дөрөв мөчнөөс салж чөмгөө ташуулаад тарих толгойн саажилтаа болохыг хүсэж байвал гэж санал хийх болно. Аргагүй ихэнд хамтрахаар болж байгаа юм тэрэлтэй. Энэ удаа шуудангийн газраас бэлэн мөнгөний чек туухаар болж жаалхүүг орж хэдэн хамгаалагч камер ажилтан болон касс байгааг нь мэдгээд сэжиг авахлахгүй тулд зээ дүүгээ цогтон шуудан руу оруулна. Ороод л нэг муу юм ажиглагчаа айдж байтал нөгөө зээ дүүн 10 камер 4 хамгаалагч 11 каста байд гэж хажуураас нь шипи өгч энэ. Нэгэнт орж ирснийг хоосон гарвал хазаартна гэд нэг марк худалдаж автал үйлчлэгч эмэгтэй сайхан харилцаатай яана. Манай төрийн үйлчилгээнийх нь нэг ийм ааш цантай болчихулч бүүцэгт хөхөөд өгсөн ч яхад. Sorry. За тэр ч яхав. Тэгэл ажиллагаандаа хэрэглэх зэвсэг авахар хөгшин боссын танил дээр очин буугаа аваад явахын оронд бүгдийг хүүс тэмдэж орхино. Өчнөө мөнгөтэй болчиход голоо зогссон станер юм да. Гэхдээ хар залуу хүнээр авсан байх мөнгө тэдгээр зэвсгийн 8-ачд цагдаа нар байсан байж таарах болно. За тэгээд зэвсгээ авчаад явж байх замд хар залуу гайтам шиг найз охиных нь гуанз руу орж хуушур шаай гэж лайвуулна. Манай хүн оруулахгүй ч бас үзнэ. Эдний хол шал заваа штэ. Би бүр хүмүүсийн ширээн дээрх хоолнуудыг нийлүүлээд холимог хуурах гээд хүнд зарахыг харсан л гэж хэлнэ дээ. Тэгсэн үнэрч харнах тийм. Тэгт тосон ч ормоор санагдлаа. Гэт бөөндөө орцгох болсон. Явж ороод л дөрвөн коло захиалал байж байтал нөгөө арчин чи энэ үлэгчиг таньдаг юм уу? Манай жаал хүүхгүй айлгэн. Тэгтэл тэгвэл бууч гэд найз хүүхнийг буудах гэж үзэхэд нь манай жаал хүү болиулна. Гэхдээ болиулахгүйгээ яахав дээ. Хүн алхтон туссан Африк залууд найз охин асуулттай юм шүү дээ. Тэгэл буцаж гарахдаа найз охинтой салфетхэн дээр шөнийн 2 цагт эндээс зайлцгаая гэж бичээд явцгаана. Буцаад хүрэн дээртэл нөгөө өвгөн босс нь манай хампаануудаас бараагч нөгөөд явууллаа гэж мессеж ирсэнгүй юу болоод хав. Та нар харин тонилгоо тайчуу гэхэд тийм ээ. Тэд чин цагтаа байсан байлаа. Гэнтэ. Манай өвгөн босч shit юу гэж болгоо үхэрнүүт бай. Хоббер цагдаа нар л байхгүй юу да цагдаагаасаа буу гаргаад надад зардаг байсан юм. Та нар чи яста дүүрч гисэн тэнгүүд юм байна штэ. Энэ ажиллагааг цуцлая гэхэд нөгөө хэд нь цуцлахгүй гэж гүрийсээр байгаад ажиллагаа явагдахаар болсон. Манжаал хүү чүн болохыг хүлээж байгаа л гаруудыг унтаад өнгөд зайлх санаатай гарч явтал хар залуу нохоо унтдаар унтаж байсныг яаж мэдэх вэ? Баригдана л да. Энэ хар шүн хайчих нь тэнгэр бэх юм. Гэхдээ манжаал хүү кофе ууд юм санаатай л гэнтэ. Нөгөөдөл нүгээс санаа оноо нохоо цаашаа болцсон гарууд учир юу гэж л за тэгдэг. Надаа бас нэгийг авчраарай гэх юм дээ. За шаагаад байгааг чи мэдчихв шүү. Чи яах гэж бидний дуу хураагаад яваад байдгийг гэд магнитофоныг нь гаргаад ирдэг. Жаал хөөч би чи хурган тийж ухаад хүмүүсийн яриаг бичиж аваад ремикстэй дуу болгох тийм. Гэхэд за тэгвэл тэр дуунаас нэг аяны дуурай өргөдөх. Сонсъё. Гэхэд бүгд гэрт байгаа. Гэр маань яармагт. Тийш очих гэж 3 хоног. Гэтэл үгийн зөрүүг жаал хөөг чамархаар нь шааж аваад төрхөн зуур деважингийн шатаар алхаад бууцнаа манер. Нэг сэргээд хартал нөгөө хэд гэрээс нь кассетуудыг нь аваад ирчихсэн. Дундаас нь найз охиных нь хоолоогоо бичсэн кассетыг олж тоглуулснаа. Чи энэ гуанзанд ажиллаж байсан охиныг танихгүйгээ хуцаад өсөөлөв. Яд жохот өргөж авсан аавынх нь тэрэгзэр дээр нь суучихсан. Нөгөө гаж томтой хар залуу. За тэгснээ өвгөн босс энэ жаал хүүг танилах. Би маргааш өөр жолооч олно. Тэгэхэд манай жаал хүү надаас өөр олигтой дуудлагын жолооч олдохгүй л та нарт би бас хамгийн хурдна. Таныг матч байсан түүх байхгүй үстэй. Энтэр гэж байж нэг юм амь аврагдаж өглөө нь ажиллагаанд жолоочор явахаар болсон. Өглөөч боллоо ажиллагааж эхэллээ. Шуудангийн газрын үүдэнд очиод нөгөө хэдийн оруулж чадлаа гадаа нь байж байтал нөгөө сайхан ааштай үйлчлэгч эмэгтэй явж явах бөгөөд мань жаал хүүч body language-аар орохыг хориглоно. Буц энтэр гээл. Хэлээд амжинда. Нөгөө ажмаа жаал хүүг ойлгон буцаж яваад хамгаалагчийг аваад хүрээд ирнэ. Яг тэр үед манай хулиганууд ажиллаа хийжсэн гарч ир таарах бөгөөд хөөхий гэмгүй хамгаалагч тэдний золиос улж тэнгэрийн орондоо дэвших болно. Манай ачмаа нэрээ. Зөв зүгээр мөрөөрөө доноод хідээ сууж байсан хүнийг дагуулж ирээл хороолгочдөг. За тэгээд нөгөө хулиганууд орж ирээл. Хөдлөөч ямаа хурдлаач ямар хацаа бодоод байгаа юм бэ гэснээр нүүрлүүн бууныхаа онжгоор шааж авчин тэр. Манай жаал хүүч угаасаа тэднэрт нэг дуртай биш болохоор урдан зогсчихсан ачааны машины араас давхиж ороод нөгөө гаж хар залууг арматурын төмрөөр нэвцүүлбээд тамийн тоогоор нь илгээж өрхөн. За тэгтэл энэ үед цагдаа нар ирж тарах бөгөөд машин авах юмгүй болсон юм чи 2 зээр дээр зүгтхаас өр аргагүй болж хэдэн тийш нь тараад сайхан жирийнтэй. Өтөгээ зүгтаал байлаа.
Замдаа хэдэн ч машин сэрдөө хэдэн ч нүдний шил хагалж хаяв чөтгөр бүүмэд. Гэхдээ ядч байхад буудал цааны үеэр муу залуусын нэг их найз эмэгтэйд буудуулаад өгчнээ. Жаал хөг найз эмэгтэйгийнхээ үхэлд буруутгаад цагдаа нараас зөвхөн чадаж байтал энэ балаагаас бас зогтаах хэрэг гарах болно. Гэртээ очиод өгж авсан аавыгаа аваад зовлогоо зуулгааж олсон хэдэн төгрөгөө аавынхаа ингэрт чихэж хаяад асрамжийн газар тавиач өгөөд найз охин дээр яваад очтол нөгөө муу залуу айл хэдийн ирчихсэн найз охиныг нь дарамтлж байх юм тэр. Тэр үеэр цагдаа орж ирэх боловч зүгээр л давсгаа суллах гэж орж ирсэн цагдаа байдаг. Тэр симхигээр нь бууг нь аваад буу залууг буудаж унгаад цаашаа зүгтаан да. Зогтож яваад өвгөн босс дээр давхиж очиод над туслаач. Гүйч бит хоёр нэг баг байсан. Би холоодо таны ажлыг амжилттай хийсэн гэхэд нөгөөх нь бас хүн чанартайгаар энэ мөнгийг ав. Хэл давхиж хангалттай хүн. Тэгээд тэнтэй бүг энтэргэнд. Зэвтэр доошо буугаад очтол хэн усны мэдгэдэхгүй бас нэг хэдэн хөлбис юмуд гарч ирэл. Буудалцаан болж байтал нөгөө үхэж далд орж өгдгөө 7 голтой муу залуу цагдаагийн машин унаад ирчихсэн. Манай өвгөн боосч та хоёр алив зүгт гэмтэй би энэний учрыг олъё гэд хэлж дуусаагүй байтал нөгөө муустаа ирээд дайраад унгаачихын та өвгөн боосыг маань. Ямараа учрыг олохтой байдны хүн болол дууслаа шин. За тэгээд нөгөөхдөө чинь гараж дотроос баахан хөөцөлдөж нэг юм тонилгож аваад урт аялалд гараад одоо л нэг сайхан болох нь гэж байтал баахан цагдаа замыг хаагаад зогсчихсон. Мань жаал хүүч бууж өгөн цагдаа нарт баригдаад мужийн шоронд 25 жилийн хоригдох ял сонсох болно. Түүний шүүх хурал дээр гэрчээр оролцсон хүмүүс бүгд л тэр муу залуу биш шиг санагдсан. Намайг ажилдаа ирж явахад отогшороод хэрэггүй гэж хэлсэн. Тэр үйлдэл хийснийг нь би харсан гэж мэгээд нөгөө шууд нь чигчтэй. За тэгээд өршөөлийн хуулиар суулгадж гарч ирэл хайртай бүсгүүтэйгээ инх тунх амьдрахаар болж байгаа нь энэ бүлгөө. Тэгээд өнөөдрийн кино таалагдсан бол лайкад орж өрхөд сүсгэлээ хүлээж аваарай. Яг яс юм дээр рекламтай бичлэг орж ирсэн учраас л ийм ойрхон кино орууллаа шүү. Тэгэхээр реклам энэ гэж догсоод байлгүй тэр Аба Монголыг дадж яваа жолоошоо дуулаад эртхэн шиг гэр орондоо харьцааж байгаарай туучнууд минь. Ойлгоо. За үг олдож өвхөр холдлоо. Баяртай бяцхан заваа минь янууд минь. Дараагийн видеогоор эргээд уулзах учир бүүг нэглээрээ. Kiss. Шас.